Яг ингээд цахим орчинд сууртаагаар ямар нэгэн байдлаар хүүхэд эрсдэл орцсон тэр дуудлага мэдээлэл те үнэхээр хэрэг үүсгээд ингээд шалгасан энэ юмнуудын шийдвэрлэлт нь хэр их байдгийм бол хэр сансан төвшөнт ч гэдэг юм уу ийм хувь хэмжээгээр илэрхийлэх юм бол хууль зүйд бас нэг ийм хувь хэмжээтэй шийдвэрлэл энэ бас боломжийн төвшөнд шийдвэрлэгдэж байна гэдэг гэж үздэг тэр хэм хэмжээнд ер нь хэр төгтөг бол яг хөө бүгдийн эсрэг үйлдэгчийн хэргийн шийдвэрлэлт бол харьцангуй сайн. Тэгээд яг хөө эрүүгийн процессын хууль дээр нөгөө гэмт хэрэг хянаж шийдвэрлэх тухай тэгээд эрүүгийн хэрэг хянаж шийдвэрлэх хууль дээр бол хүүхдийн хэргийг наалтаа шийдвэрлэх гэсэн байна. Яг бол тэр цаашаа нөгөө нийгмийн амьдралд хэвээ оролцоод явах учраас болвол тэр эрхийг тэр боломжийг нээлттэй үлдээх ёстой учраас ер нь хүүхэд тохирсон хэргийн шүүхрлэг бол дандаа хаттай байдаг. Тийм учраас энэ талаар мэдээлэл бол ялангуяа шүүхээр шийдэгдсэн хэдэн жил яалаа болоо ч юм уу тэр хүүхэд тохирч гэсэн мэдээлэл аль болох далд байх ёстой. Яа тэгэхээр тэр хүүхэд ингээд эргээд тэр сургуульд тасурна. Эргээд тэр хамт олонтойгоо байна. Тийм учраас бол нөгөө тэр орон зайг нь үлдээхийн тулд энэ хэрэг шийдвэрлэж байгаа процессууд ихээхэн одоо далтлах ёстой. Тэ? Харин яагаад энэ хэрэг гарсан бэ? Юунаас оцсон бэ гэдэг бол өөр асуудал. Одоо жишээлбэл Тайландд амар олон хоног хүүхдүүд агууд гацаад уйст богдоод тэр агууд нэлээд гүнд гацсан байхад нь тэдрийг аварч гаргаж байгаа. Тэгээ телевизээр гаргаж байгаа мэдээллийн одоо хэрэгслэн тэ. Ингээд тэр хүүхдийн нэрийг төрсөг ерөөсө гаргахгүй. Тэгээ айн баавга нэгийг гаргалаа. Айн баавга хоёрыг гаргалаа гэж байгаа байхгүй. Тэр агууд хин гэж нэртэй хүүхд гацсан хожмол хил болж байгаа болохоос яг тэр одоо хагас нүцгэн тийм байдалтай төрсөг ерөөсө гаргахгүй. За яг гэмт хэргийн талаар детальчилж гаргыг гэвэл бүр тэр өтгөө детальчилж гаргадаг тохиолдлууд байгаа. Одоо Япон, Японд тий. Гэхдээ энэ бол дараа нь сэргийлэх юм уу тэр юунаас болсон бэ гэдгийг гаргаж байгаа тэр агуулгын хувьд бол өөр хэрэг. Тэр хүүхдийн тухай мэдээлэл гаргахтаа бол ялангуяа ингээд одоо блур хийдэг ч юм уу тий. Тийм байдлаар их ер нь бүгд тийм шаардлага тавьдаг. Манайд гэхдээ энэ хэм хэмжээ яг ямар хэм төвшөнд мөрдөгддөг вэ? Яагаад тэгэхээр дурын хүний дуу төрсний бичлэгийг бол ашиглаж болохгүй. Одоо жишээлбэл ингийн одоо оюун бол намайг те миний зургийг тавиад ингээд мэдээлэлд ашиглаад болвол би дургуутсан те шүүхт ч юм уу. Тэгэхэд хүүхдийн зургийг ингээд авчаад мэдлэгэн дээр ашигладаг ч юм уу. Эсвэл нэг хүүхдийн зураг тавьчаад одоо юу гэдгийг те бэлгийн замын алдар төвчм туссан хүүхдүүдийн тоо нэмэгдэжээ хичээд зүгээр ингээд хэвийн сурж байгаа хүүхдийн зургийг тэскол сурлагандаа хүүхдүүд мод чинь гэдэг ийм мэдэн тэр дурын одоо хүүхдийн зургийг тавьж болохгүй гэж байгаа. Тэгээ хэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль байхгүй учраас ер нь босод өөр хуулиар зохицуулахыг оролдож байна л доо. Тэгээд ийм учраас одоо энэ нэг хэсгийн хүүхд хамгааллын хууль дээр хэл мэдээлэл цахим орчинд хүүхд хамгаалалт гэдэг бүлгийг хийж байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа бол мэдээж тийм эрх зүйн кодексууд те нэвтрүүлэг хүүхдтэй харьцах хүүхдийг телевизээр гаргах зураг төрсөнд гаргах тэр кодекс бол хэл мэдээллийн салбар өөрөө хөгжүүлэх ёстой. Тэгэхээр миний төрчлөө хуульд хэрвээ яг ингэж түгээвэл ийм арга замаар хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсвэл ингээд төрчил тооцоод тодорхой хэмжээний торгуултаа тийм хүүхд хамгааллын хуультай давхар төрчлөө хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулаад одоо энэ 9 сарын 1-ээс хэрэгжүүлэлт дээр ийм зохицуултууд орж ирж байгаа. Одоо тэр хуулийн дээр бас ингэсэн байлаа шүү дээ нөгөө нэг хэрвээ ямар нэгэн байдлаар ашиглахаар бол эцэг их хасраа хамгаалагчийн зөвшөөрлийг авна гэсэн байсан шүү дээ. Тэгэхээр энэ зөвшөөрөл одоо юу гэдгийг манад ялангуяа нэлээд түгээмэл нь бол аман байдлаар л зөвшөөрөл авж байгаа болов гэж ингэж бодож байна. Тэгэхээр яг дараа нөгөө нэг яг асуудал үүсээд хуулийн байгууллага дээр очихоор энэ яг зөвшөөрөл маань хүчинтэй хүчингүүд тооцогддог ч гэдэг юм уу ийм тохиолдол бий юу? Яг уу ер нь зөвшөөрлөг өнгөд мэдэгдээд одоо хүүхдийн зургийг рекламад ашиглуулдаг ч юм тий. Рекламад оролцуулдаг. Эсвэл өмнө нь одоо бүр их хөөрхөн тий бүр ингээд бага насны зургийг тий рекламад ашиглуулж болно гэдэг өгдөг тохиолдол байна. Эсвэл тэр хүүхд ингээд дараа нь том болсон байгаа шүү дээ тий. Тэгээд хожимд өмнө нь байсан зургийг ашигласан ч юм уу. Тэн дээр маргаан гарсан тохиолдлууд бол байдаг. Тэгээ яг энэ бол нөгөө хилцэл мөн хэсэг бол иргэний л маргаан л та. Яг үндэ бол гэхдээ ер нь зөвшөөрлөг ямар нэгэн хэлбэрээр авах хэрэгтэй. Одоо мэйлээр авдаг гэсэн үү? Зөвшөөрөл авснаа баталгаажуул. Тий, ер нь бол дараа нь хэрэв энэ дээр маргаан үүснэ гэж байгаа тэр нэвтрүүлэг бэлтгэж байгаа хүн зургийг аваад реклам хийж байгаа хүн эцэг хийхээс нь болж өгöd бичгээр л авах хэрэгтэй л доо.
Тэгээ би ингээд ярьж хийсэн болвол тэрийг мэйлэр ч юм уу, фэйсбүүкээр, эсвэл чатаар ч юм уу, ингээд мессежээр ч юм уу аль нэг хэлбэрээр ингээд дараа нь марахад тэр нь байх л хэвээр. Энэ бол яг энэ зохицуултын асуудал биш. Дараа нь өөр хэрэгцүү маргааны л асуудал байна. Гэхдээ энэ дээр нэг зүйл болохоор яагаад ингэсэн бэ гэдэг нь гэж байна. Огт танихгүй нэр томьёо хууль дээр байгаа тэр түрүүн бас нэг хальт дурдаад өнгөрсөн цахим дээрлэхэл гэдэгтэй адилхан цахим урагталт гэд бүр ингээд тайлбарлаад томьёолоод энийг цахим урагталт гэж хэлнэ гэсэн байсан шүү дээ. Тэгэхээр энэ ингээд шинэ нэр томьёо хууль зүйн хэмжээнд хүрж байна гэдэг нь энэ цахим урагталт дээр бас газар авч яана л гэд ингээд ойлгочвол. Тий, яг уу ер нь бол трап те ингээд цахимаар өөр хурамч хаяг үүсгээд тэг хүүхдээ хувь мэдээллийг аваад дараа нь өөрийнх нь эсрэг занл хийлж байгаа. Одоо сүүл гарсан. Энэ бол яг гэмт хэргийн жишээ те. Маш олон одоо ахлахангийн те охтуудтай өөрөө тэр насны охин мэтэр юм хооронд профайл үүсгэж байгаа групп нэг. Тэгээд янз бүрийн байдалтай зургийг аваад өөрсдийнх нь эсрэг дарамтлаад айлгаад ингээ бэлгийн хүч хэрхэлүүлж. Удаан жил хэрэгшээлтэй байх нь шүү дээ. Тий яг удаа хугацаанд тэгээд цагдаагийн байгууллагууд илрүүлээс шалгатаад ялч идэх хэд хэдэн тохиолдол байгаа. Тэгээд нийт хүүхдүүд Facebook хэрэглэж байгаа хүүхдүүдийн 80% нь бол 240 цагаас дээш өдөрт үздэг. 40 минутаас дээш үздэг. Тэгээ 2-3 хаягтай, зарим нь бүр 10 хаягтай юм судалгаа гарсан. Тэгээ энэс бол нэг болцооны хүч хэрхэлд өртдөг. Эсвэл ихэнх нь эмэгтэйчүүд бол эмэгтэй хүүхдүүд арай илүү хувь эрэгтэй хүүхдүүд зөв. Тэр нь ойролцоо нөгөө цахимаар танилцсан хүмүүстэйгээ уулзсан тохиолдол нэлээх. Хүүхдийнхаа Facebook ч юм уу гар утсыг байнга хянаж чадхад хэцүү, зарим нь ингээ кодлцдаг ч маань зур процесс болдог. Тэгэхээр нөгөө өөрийнхөө гэрээсээ хамгийн их ордог 75%, дараа нь сургууль дээрээс, дараа нь интернет кафе шопоос ингээд ордог юм дараалтал байна. Хүүхдүүд нь 3 орчинд интернетээс орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь тавих хяналтуудыг л сайжруулъя гэж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт болохоор нөгөө ийм сэрэмжлүүлгүүд, ийм арга замууд, ийм журмуудыг ингээд хууль зүйн дотоод хэргийн яам тэ цахим харилцаа холбоо хөгжлийн асуудал хэрэгсэн яам хүүхдийн агентлаг өөрөө тэгээд дээрээс нь харилцаа холбооны зохицуулахаараа ингээд ийм төрлийн субъект энэ ажил өөрчлөн сэргийлт. Ялангуяа энэ хүүхдийн шинэ хууль дээр бол хүүхд хамгаалал өрчин сэргийлэх ажил гэдэг зүйл шинээр орж ирсэн байна. Өмнө нь бол зүгээр онлайн төвшөнд ч юм уу практик дээр байдаг болохоос яг хууль дээр бол тусгаалж орж байгаагүй. Тэгэхээр нэг хүүхдээс сэргийлэх ийм одоо нийгмийн кампани ажил ингээд дэлхийн айлч орнууд хийж идэг. Тэгээ хүүхдэд айлуулах захим аюулаас сэргийлж идэг. Одоо хүүхдүүд бол залилуулж байгаа. 5-10,000 төгрөг ингээл тоглоом моглоом тий инээ тэрэгэл янз бүрийн байдлаар тэрийг эцэг ихтэй хэлбэр тэр нь оримжлагцаар аваад ингээд 5-10,000 хүүхдүүдээс маш их мөнгө зээлж байгаа ийм тохиолдлууд их гарч байна. Дээрээс нь өөрөө интернет захим гэмтэргээ орхиж болж байгаа. Насанд хүрсэн хүний. Тэдгээр нь өөрсдөө ийм хоромж профайл уусаа өргөтөө. За 3 дахь бас том асуудал бол захим буули буюу захим дэрлэгтэй байна. Энэ болохоор нөгөө үе тэнгийнх нь ч юм өөр босод итгээд биш. Одоо сургууль, соёл те нэг хамт олноос ч юм уу эсвэл найзаас нь ч юм уу тэр хүүхдийг үеийнх нь хүүхдүүдийн дунд цахимаар гутах ийм асуудал. Бүх төрлийн гэмт хэрэгэл ер нь цахим руу шилжиж тий. Тий, ер нь бол одоо хүүхдийн дээрлэхэлтэй ингээл дээр үед одоо гудамжны атман гэж байдаг гэсэн бол тэр үзэгдэл одоо байхгүй болсон ба шүү дээ. Тий. Дээрлэхэлт бол арай өөр хэлбэрээр шилжиж эсвэл хамт олноос гаргачих чинь. Эсвэл цахимаар ингээд зургуудын одоо тэр сургуулийн эсвэл найзуудын одоо пэйж групп дээр тэр хүүхдийн тухай таагүй мэдээллийг бичдэг ч юм уу те ийм үйл баримтыг тэрийг зохицуулалт байхгүйсэн энийг нэмж энэ хувьд оруулсан. Захин дэрлэхэлтийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ? Эцэг эхчүүдэд ямар хариуцлага хүлээх вэ те? Хүүхдэд тэр дадал хүүхдэд анхааруулж хэлэх ч юм эцэг эхчүүд тийм үүргийг энэ хуулиар нэмж гисэн. Яагаад тэгэхээр одоо нэг гэр бүлийн хууль хүч шинжлэхт хэмжээгүй учраас нэг хүүхд хамгааллын хууль төрүүлээд хөгжиж байгаа учраас энэ хууль дээрээ л аль болох харилцаануудыг нэмж оруулж. Сүүлийн үед бол нэг хэд хэдэн тохиолдлуудыг ч юм уу мэддэг штэ нөгөө хэрэгэн шийдвэрлэгдээд ингээд яар шийтгэл аваагүй байхад ч юм уу зөвхөн шалгагдчих яхад нэртэй устдаа сурдаг сургуультай амьдардаг газартай мэдээлчлээ гэдэг тохиолдлууд зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр тийм ганц нэг кейс гарахаас гадна төрийн бусад байгууллага дээр ч бас ингээд хүүхдийг янз бүрээр мэдээлсэн нэр бас хамаг юм тодорхой олон нийтэд ингээд
цахим орчинд ингээл маа гэж тавиад өгдөг. Нөгөөх нь ингээл ийш тийш нь хин дуртай авч аваад сэвэл ингэж идэг тохиолдол сүүлийн үед нэмэгдээд байгаа юм. Нэмэгдээд байгаа. Тэгэхээр нөгөө за жишээлбэл хувь сахиулах байгууллага тий. Нэг хүүхэд ингээд гэрээсээ алга болоод 6 он. 5 онсон. Тэгээ дараа нь олсон. Тэр хүүхдийг олсон тухай мэдээлэхдээ энэ хүүхдээ ингээд ийм айлаар хоног төрүүлээд ингээд найс нөх тэргээр хонж явжээ гэсэн тайлбар хийсэн. Энд яар асуудал үүсэн бэ гэхээр яг цагдаа тэгээ мэдээлэл орхиж чинь. Дараа нь тэнд яар асуудал үүсэн бэ гэхээр тэр хүүхд одоо тэнмэл хүүхд гэдэг байдлаар сургууль дээр гадуурх. Хожмын үүрнээс хаасан бэ чи тэн тонсон гэвэстэй. Гэт ангийнханд шоосон тохиолдол байгаа. Эсвэл одоо бас нэг тохиолдол дээр нөгөө бас ингээд хүүхдийн талаар мэдээлэл өгөхдөө одоо маш таагүй байж болох уу? Тэр хүн хүүхдээ хувийн нууцд эмзэг байдалд нь халдаж болох ус тийм мэдээллийг давхар өгч байгаа. Тэр зургийг цацж байгаа. Тэр хүүхд бол цаашаага одоо нийгмийн харилцаанд ор насанд хүрээд удаах хугацаанд амьдрна тий. Тэгэхээр тэр зөв бусаар мэдээллийн тараасанд дууд турсны бичлэг хожмоо бол маш сөрөг үр дагавар үүсгдэг. Энэ бүр хурцтуул амиа хорлох тий. Сэтэл төрүүлэх юм эсвэл сэтгэл гутрал сэтгэл зүйн нийгмийн сэтгэл зүйн юм гутрал депресд орох ийм нөхцлүүдийг үүсгдэг. Тэгээ ер нь гэмтэргийн дараа нь ингээд гэмт хэрэгтэн ч юм уу эсвэл бол ийм болсон эсвэл тодорхой асуудалд орсон хүмүүс хүүхэд байхдаа дандаа ийм сэтгэл зүйн хүн цохилт авч ирсэн хүмүүс байдаг шүү дээ. Бас хэвлэл мэдээлэл олон нийттэй холбоотой энэ цахим хэрэглээтэй холбоотойгоор дам утгаараа хүүхэд тохирдог тохиолдлууд байдгийн байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр нөгөө аав ээж нь одоо юу гэдгийг их хэмжээний албан тушаал эрх мэдлээ уруулаа ашигласан ч юм уу, залилан хийсэн ч юм уу, ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэр аав ээжийн мэдээллийг ингээл цацаал байдаг. Гэтэл тэр хүн чинь бас хүүхэдтэй гэр бүлтэй нөгөө хүүхэд нь сургууль дээрээ соёл дээр очно гэдгийг бас тооцохгүй байх тохиолдлууд анзаарагдаад байдаг. Жишээлбэл за энэ бол сүүлийн кейс одоо нэг гарсан тохиолдол гэх юм уу да. Би бол тодорхой нэр усан хэлдэг яг. Ирүүн хэрэгт бол яа шийтгүүлсэн эцэг нь. Тэр хүний тухайн нийгмийн сүлжээгээр бол Монгол улстай ярьж өгсөн. Нэлээд үйлдэлтэй авилахын хэрэг тий. Ингээд тэр хүн бол ял авахаас өмнө бол одоо нийгмээр буруутгасан. За энэ асуудал яаж дууссан бэ гэхээр хүүхдийг нь үүдингийнх нь хүчээр хийсэн асуудал гарсан. Танаа авч одоо ийм одоо болгооч. Одоо ийм авилгач гэвэстэй. Чи бол авилгач хүүхдэд хүүхдэд нь сургууль дээр нь гадуурхал үсийн нөхцөл байдал гарсан тохиолдол байдаг. Тэгэхээр энээс сэргийлэхийн тулд нөгөө эрсдэл нөхцөлд байгаа хүүхд тэр хүний хүрээгээр л хязгаарлагдах болохоос тэр нэг гэр бүлийн мэдээлэл тэр хүүхдийн мэдээлэл ер нь бол далд байх хэвээр. Хэрвээ энэ мэдээллийг нийт цацвал хүүхдийн эсрэг гэмт хэрэг буюу эсвэл зөрчилөөр ингээд зөрчил тооцоод Монгол Улсын хууль тогтоомжид ингээд оруулаад өгсөн байна. Яг эрэг хууль бол 17 оноос хойш шинжилэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг бүхэлдэн бүлэг байна. Зөрчлийн хууль дээр хүүхдийн эрхийн эсрэг зөрчил гээд 6-гийн 20 гээд нэг 24-5 орчим төрлийн зөрчилтэй сая бол энэ хүүхд хамгааллын хууль 9 сарын 1-ээс хэрэгжихтэй холбоотойгоор харилцаа өргөц суугийн үйлчлэг үзүүлэгч, интернет үйлчлэг үзүүлэгч, хил мэдээллийн хэрэгслүүд хүүхдийн ортой контент цацсан эсвэл хүүхдийн эрхийг зөрчсөн дуу төрсний мэдээлэл цацсан бол зөрчил тооцоод ингээд 5 төрлийн зөрчил бол зөрчлийн хууль нэмэгдсэн байна.